Би өөрөө энэ хаан улд дүүргийн оршин суугч нь яг энэ нөлөөллийн бүсэд нь амьдраад байгаа иргэн багхгүй эргээ зөрчүүлж гин одоо удаа дараа шаардлага тавьсны төлөө манай хаан улд дүүргийн засаг дарга хотын даргатай нийлээд одоо миний бүгдийн нийслэлийнхаа иргэдийн өмнөөс чагсаа явж байсныг бол та хэд мэдж байгаа нэгт. Хоёр дахь асуудал юу вэ гэхээр бид нэр энэ шат чатны байгууллагууд нь хандлаа. Би одоо бол ерөөсөө өнөөдөр бол одоо хамгаалах ёстой газрууд нь хамгаалаад явчих байх гэж бодож байна. Ерөнхийдөө бол гомдлоо хийлээд явчих гэж бодож байна л доо. Яагаад гэвэл шат чатны байгууллагууд нь ажиллаа хийж чадхаа болчихсон. Туулгалын айсаа газрын захиргаа дулмаа гэдэг байцаагч бол одоо удаа дараа очиод лацтаад өгнө гэдэг ингээд уцаа салгаад алга болдог. За байгаль орчны яам нь болохоор улсын байцаагч мөнх тогтвортой нь уулзахаар бидний тэр яриад оролцоогүй юмнууд байна л да. Би бол одоо яг яамны одоо яг ийм байгууллагын хүмүүст бол буруу өгөхгүй байна. Ерөнхийдөө толгойд учир байна их мэднүүд гэж өөрийгөө нэрлээд байгаа бидний татврын мөнгөөр залхимждаг этгээдүүд нь бас өөрсдөө ажиллаа хийж чаддаг болчихсон. За энэс үүдэлтэй юу вэ гэхээр удаа дараа би ингээд шаардлага тавилаа л да. За энэ эргэн үнийхээ өөдөөс хаан улд дүүргийн хамгаалах ёстой засаг дарга нь хотын даргатайгаа нийлээд одоо ингээд над руу дайраа явж байсан айхтар бичлэг байгаа. Энэ бол юу вэ гэхээр өөрөө нийслэл хотын дарга нь хаан улд дүүргийнхаа засаг даргатай нийлээд шасалт цуглаа хийх боломжтой юм уу? Иргэдийнхээ өмнөөс одоо миний амь нас эрүүл мэнд бүх аюулгүй байдал руу халтуулсан. Одоо бид нэр одоо энэ дөрхирсэн, өдөө хатгсан, намайг зохиж зодуулсан асуудал байгаа нэгт. Хоёрт юу вэ гэхээр одоо тэр хүнтэй би хэрүүл маргаа хийгээ явъя гэхээр одоо энэ хурдны зам гэсэн энэ төслийн ардталд маш олон бүтэхгүй зүйлүүд байгааг бол одоо манай зөвлөх экологч минь бол хэллээ. За тэгээд одоо ингээд иргэнийхээ өдөөс инглээ жагслаа. Одоо ингээд ямар ч бичиг баримтлалтуу хууль бусаар юм олборлоо. Ингээд бүх байгаль орчинг сүйтгэхэд байна. Унтны усан дээр чи хутгууд дээр нь ирээд ингээд зогсчихлоо. Одоо энэ дэр яаралтай арга хэмжээ аваа гэхээр ингээд би зандан шатарлаа хуучин ерхий сайд руугаа мессеж өчгөр ерхий сайд маань өдөөс тий эрхүүргээ мэдэхгүй бол болоод өгөөч хууль зөрчиж байна. Худлаа мэдээлэл цацаад байна гэд би 3 сарын 23-нд энэ хүнлөөнд би яг удаа дараа шаардлага хөрвүүлээд тэгэхээр одоо ерөнхий сайд нь хотын дарга одоо энэ ямар нэгэн хүмүүсээс эрх мэдлэгээ олчихлоо. Нөгөө хуулийг сахиулах ёстой хүмүүс нь өөрсдөө хууль зөрчилж болцоо явж идэг. Тэгээд зандан шатар гэдэг хуучин одоо ерөнхий сайд маань болохоор над руу ингэж хэлсэн байна л да. Нямбатрыг огцруулах гэж засгийн газраар орсон чинь өөрөө огцорчлоо шөхөө гэж над руу бичиж байгаа. Би одоо тэгээ яг яах ёстой вэ? Би иргэний хувьд би өөр амар хохирж ийн. Хотын дарга засаг дарга хоёр нь нийлээд намайг хүнээр зодууллаа. Амьд явах эрхийг минь зөрчлөө. За одоо миний бүр орсон байгаа бүсийг хордуулаад юу мэддэхгүй энэ тэнд очиж бугнууд нь өглөө. Улсын хамгийн том эрх мэдэлтэй байцаагчтай нэрхэр байцаагч нь үгүй юм өөрөө өөдөөс уйлаад. За тэгээд бид нар бол яг энэ улсын байцаагч мөнх тогтвортой уулзаад оройн нь бол алтан тусаар хэрэгжүүлээгүй энэ сайд маань худлаа ирсэн том асуудал байна л да. Ерөнхийдөө би яамыг бол буруутгахгүй гэдэг байр суурь бол хэлсэн шүү. Тэгэхээр энэ шинэ сайд маань худлаараа явчихдаг. Одоо ингээд зогсооцсон шүү гэдэг. Үгүй. Тэр хийсэн өдрөөс нь хойш зогсоогүй бид нар бүгдээрээ ингээд хамтдаа эргүүлд яваад очиод цагтаатай тулах үедээ тулаад хятадтай тулах үедээ тулаа явчихдаг. За энэ ерхий сайд нь болохоор өөрөө давхардуулан хинэн шалахгүй гэдэг юм хүмүүс таалагдахаар хэмжээний юм хэлжлээ. Энэ нь гоё зүйл биш ээ. Манайх хизээч өнөөдөр 6-аж биш 16-аж биш 106 удаа шалгах шиштэй ийм ард түмэн багхгүй юу? Давхар бүртээ ямар ч энэ давхардуулан хинэн шалгахгүй гэсээр хагаад энэ бүх байгаль орчныг маань сүйтгэүүлээд одоо унтны усан дээр хятадууд явж байна. Энэ шинэ ерхий сайд учрал гэдэг хүн ажиллаа хийж чадахгүй байна. Нөгөө нэг өмнөх ерхий сайд зандан шатарт нь хэлэхээр би одоо огцруулсан чинь би өөрөө огцорчлоо шүү хөө гэдэг ингээд бичиж сууж ирдэг. Ерхий сайд учрал нь бол одоо бараг 100 удаа ч хамаагүй давхардуулан хинэн шалгуулад ингэсэн бол энэ байгаль орчин сүйдээд одоо бид нар бол энэ ерөөсөө энэ хэдэн машинт хэрэгтэй энэ тоосчлтын юм руу явсараад хамар ам таг болж байна. Амьсгал чадхаа болж байна. Энэ хамрын юм гуйшаа болцсон. Тэгээд ингээ бид нэр өмнөөс нь ажлыг нэг явуулдаг гэдэг нь энэ бол утгагүй асуудал. Энэ ерхий сайд энэ төрийн 3 өндөрлөг одоо ерхийдөө бол бүр амь нас эрүүл мэнд бол одоо бүр хохирдгоо өгрөөд дууссан. Үр хөвгт маань ажил төрөлжгүй болоо сууж байна. Тэгээ энийг бас манайхаа
Манайхаа одоо ингээд энэ байгаль орчноос сүйтгэж байгаа энэ том асуудал дээр иргэдийн оролцоо маш их байна. Төр засаг маань анхааралтай хандуулаад бас одоо яг энд ингээд сууж байгаа бид нар бол өнөөдөр над руу юу яж байна л да төрийн 3 өндөрлөгт мэдээлэл хүргүүлсэн юм Монгол шудан гасаалгаад ирээд аваа гэж завгүй явж байгаа чинь бас энэ ингээл том дарамт шүү дээ. Завгүй байна ажилтаа явчихна гэж чи ирээд аваад гэдэг. Өмнөх бол хизээ өгсөн хариултыг өнөөдөр хийлээ гэхээр ирж аваагүй уцтаад байдаг нь өөрөө юм чинь бас асуудал байхгүй. Шат чатных нь ажиллаа хийж чадахгүй байна. Ерөөсөө тэр дээрээс дарамтлаад энэ яамыг ажиллаа хийх хэрэгтэй. Туул голын айсав газрын энэ дулмаа гэдэг байцаагч гомдолтой байна. За мөнх тогтох нь бол харин хөрхийн нэг сайдтай хилээд учир байдлаа хилээд тэр чинь адилхан эмэгтэй хүн тийм үү. Туул голын айсавын байцаагч дулмаа гэдэг хүн бол намайг одоо бүр хурам ихлээд шин 3-4 цаг гадаа туул голын ирэг дээр зогсоод ийм муухай хүн зурцтай байж болохгүй шүү дээ. Иргэдийнхээ төлөө үйлчлэмээр байна. Шат чатны байгууллагууд нь ажиллаа хиймээр байна. Давхардуулаад хинэж шалгах ёстой бол үнэхээр шалгах ёстой болвол дээрээс ирэх мэдлэлтнүүд ерөнхийдөө дарамт үзүүлэхгүй байхыг хүсэж байна. Эдгээр чинь иргэдийнхаа төлөө үндэсний аюулгүй байдлын холбогдлолтой энэ асуудлыг ийм том та бүгдээр ингэж уудаг усан ард иргэдийнхаа төлөө би магадгүй биш л дээ би ирээдүйд эмээ болохыг хүсэж байна. Үр ачтай болохыг хүсэж байна. Та нарын энэ мега төслүүдийг үнэхээр ямар төслүүд гэдгийг хэн ч мэднэ шүү дээ. Бид нар байгаль орчны үнэхэрний менежментийн төлөвлөгөөтэй иргэд танилцах боломжтой учраас бид нар ороод танилцсан. Тэрэн дээр нь ямар их алдаа дутагдaltaй юм байсан бэ? 7-9 одоо эрдэмтэн байна уу мэрэгчлэлтэй хэн арын усыг зурсан. Бид нарт өчтөр тэр юуг өгсөнгүй. Бид нар бол тэрийг үзэх ёстой байхгүй. Ягаад гэвэл бид нар дутуу үзсэн байна. Дутуу шалгасан байна. Хэн яагаад ийм юмыг ингээ хинч ойлгомжтой бүх юм нь хууль бус хууль зөрчсөн ингээд ийм бичиг баримтыг яагаад та нар хэн баталчваа гэхээр бид нарт өгсөнгөө өнөөдөр бол бүр стресслээ өнөөдөр бүр дараас чиглэлтэй явж байгаа жишээ нь. Тийм учраас энийгээ ил тод байдалтай болгоод тэр эсэргүүцээд байгаа тэр их хурлын гишүүд нь одоо хариуцлага үүрдэг үү салбар яамыг барамтлахаа боль гэж ерхийсээс хүсмээр байна. Одоо энэ дээр холбогдлолтой үндэсний аюулгүй байдалтай холбогдсон юм дээр маш хурдан арга хэмжээ аваасаа л гэж хүсэж байна. Одоо өөр бид нар бол бүх хийх чадлаа барлаа бүгдийг хийгээ гаргаад ирлээ. Экологч одоо энэ зөвлөх экологч туяа хичээсээ бид нар одоо хүслээ иргэдэн хүслээ. За нэг санал гомдлоо хэлэхээр хаан уул дүүргийнхнаас нэг ч асуугаагүй, нийслэлийнхаа иргэдээс юу ч асуугаагүй, хорооны иргэдээс асуугаагүй. Тэгээ бүр энэ нэгжийн захиргааны бүх хуйлаа ингээд бүгдийг нь будаа олгоо хийчихсэн ийм хүмүүс чинь аюу хэцүү байхгүй юу. Тэгээд нөгөөний иргэд нь очиад хүүе болохгүй ярилцгийг гингууд чинь хүний амь нас руу эрүүл мэнд рүү ингээд халтчихийдэг. Ерхий сайд энэ хууль тогтоох боломжтой хүмүүсээ хариуцлага тооцоод өгөөч энэ чи иргэн лугаа зурхраад намайг алууллаа гэж хэлэхэр чинь би огцруулсан чи өөрөө огцорчлоо гэд ингээд сууж асуудал байж болмооргүй байна найзаа. 100 түүчэлэх 100 нэмэтээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин үндэсний өдөр тутмын сонин 100 нэмэтээ